тодорхой асуудлуудаа ярьсан. Одоо Монгол төрийн өвөл хэрэг бол 1 минут ч гэсэн гацаж болохгүй шүү дээ. 1 минут нэг өдрөөр гацаж болохгүй. Өнөөдөр бол ажиллаа хийж байгаа. Засгийн газар бол өнөөдөр ажиллаа хийж байгаа. Тэгэхдээ нийгэмд байгаа хүлээлт юу вэ гэвэл Монгол Ардын намын бах хурлын шийдвэр байгаа. Монгол Ардын намын бах хурл бол ямар шийдвэр гаргасан бэ гэвэл ардчилсан намыг одоо засгаас гарга гэдэг шийдвэр гаргасан. За энэ шийдвэрийн дараа ардчилсан намын дарга, одоо Ардын намын дарга, хүн намын дарга нар 2-3 удаа уулзсан. Уулзаад бид бол шулуухан хэлж байгаа. Би бол ардчилсан нам бол энэ саналыг хүндэтгэлтэй хүлээж авнаа. Энд дэр одоо эргэлзээд хийнэ гэж байхгүй. Эргэж буцахгүй. Ерөнхий сайд одоо та шийдвэрээ гарга гэдэг зүйлийг ярьж байгаа. Ерөнхий сайд ямар шийдвэр гаргах гэж байгаа тухайгаа сая засаг дээр ярьж байна. Одоо 2 сонголт байна. Нэг нь өргөдлөөг, нөгөөх нь итгэл үзүүлэх хэсэг. Энэ бол үндсэн хуулийн хүрээнд шийдэгдэн. Ерөнхий сайд огцрохгүй байх гэдэг асуудал тусдаа шүү. Энэ бол их хурд шийдвэр гаргадаг. Их хурлын 126 гишүүн хуралдаад шийдвэрээ гаргана. Энэ нэг асуудал. Нөгөө асуудал бол ардчилсан нам засагт байхгүй тухай асуудал. Энэ бол цэг тавьчихсан. Байхгүй дээр юу? Тий, байхгүй гэдэг дээр цэг тавьчихсан. Тийм учраас хамтсанаас гарна гэдгийг сая яагаад 100% юу вэ? Сая яагаад 100% гэдэг яриа байхгүй. Ардчилсан нам бол энэ засгийн газарт ажилуулахгүй гэдэг урилга өгсөн нам нь Ардын нам биз дээ. Ардын нам урилга өгсөн, бид тэр урилгын дагуу орсон. Мөн үү? Ардын нам гар нэ хэл гэж байгаа болохоос биш гарахгүй гэдэг зүйл бол ерөөсөө яриаггүй. Тийм учраас бол бүлэг дээр ерөнхий сайдыг орж ирж нөхцөл байдал юу болсон бэ? Яагаад ардчилсан намыг гаргах болсон бэ? Энэ тухайга дэлгэрэнгүй хэлээрэй, яриараа гэдэг ийм зүйлийг хэлж байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаарт бол хоёр юмыг ялгаад харчих. Нэг нь бол хамтрал байх уу, байхгүй. Ойлгосон уу? За одоо энэ дээр бол та бүхэн эргэлзээд хэрэггүй. Бүх хүн энэ эргэлзээгээ тайлах хэрэгтэй. Хоёр дахь нь ерөнхий сайд биднийг засгаас гаргах эсвэл бид нар өргөдлөх ийм асуудал байна. Тэгэхээр энийгээ л ерөнхий сайдтай ярьж байгаа. Гурав дугаарт ерөнхий сайд хэрвээ бидний өргөдлийг хүлээж авахгүй эсвэл бид 8-ыг засгаас гаргахгүй гэж байгаа бол өөрийнхөө асуудлыг би тавина гэдэг байгаа байхгүй. Таны асуудал биш ээ. Хоёрд нь ерөнхий сайд өөрийнхөө асуудлыг би их хурлд оруулна гэдэг байхгүй. Тэр оруулах хэлбэрээ сая санал солилцсон төдий. Одоо би уулзалт хийхээр явж байна. Ойлгоцсон. Тэгэхээр юм байгаа. Засгаас сайд өргөдлөө өгөх юм уу? Заавал ингээ ерөнхий сайд танаа намын 8 сайдаар барьцаалж байгаа юм шиг өөрийнхөө эрх ашигтаар ингээ зогсох юм бодлого хэрэгжүүлж штэ. Тэгэхээр ардчилсан намын 8 сайд заавал ингээ нэг ерөнхий сайдын үгээр за тогтоол оруулах нэ гэдэг хүлээлттэй байх юм шаардлага байгаа юм уу? Хугацаа алдахгүй шийдвэрлэе явуулсан. Үгүй. Бид нар бол хамтрахтаа ч гэсэн таллаас нь ярьж байгаад хамтарсан. Ер нь бол энэ Монголын парламентын хувь заяаны тухай яригч байгааг мэдж байгаа үл. Монгол улс цаашдаа парламентын засаглалаа бэхжүүлэхийн төлөө зөв шийдвэрүүд нь юу байх вэ? Магадгүй олон сонгуулийн дараа, магадгүй 28 онд хамтарсан засаг дахиад байгуулагдах тухай яригдэн шүү дээ. Тэгэхээр бол шууд гүгээд орчдөг, эсвэл шууд хаалга хаачдаг гэдэг юм байхгүй шүү дээ. Процесс нь зөв байх хэрэгтэй. Эцэст Монголын ард түмнээс мандат авсан 126 хүн шийдвэрээ гаргах гэж яахгүй юу? Ерөнхий сайдын тухайд. Ерөнхий сайдын тухайд шүү. Энэ 126 хүн шийдвэрээ гаргах учиртай. Энэ бол бүх хуулиараа тийм зүйл байхгүй та. За ийм яриад штэ. За уучлаарай. Та ийм ярьж штэ. Ардчилсан нам бол одоо Монгол Ардын нам гар гэсэн учраас гарнаа. Гэхдээ ерөнхий сайд бол одоо хамтарсан засгийн газарт итгэл үзүүлээч гэдгээр тогтоолын төсөл улсын хурд руу оруулах чинь. Хэрэв улсын хурд дэмжих юм бол та нар засагтаа үлдэх юм шүү. Та нар тодорхой мэдээж таны мэдээж би бол их тодорхой хэлж штэ. 100% санал гэж. Засгийн газрын 100% санал, 99% санал гэж байдгүй. тийм мэдээлэл засгийн газар бол засгийн газар бол алах цогт тухай. Тэгэхээр засгийн газар байхгүй тухай
газар биш их хурлаас ерөнхий сайдыг л Улсын хурд руу оруулж байгаа тогтоолоо та Одоо засгийн газар тогтоол оруулахгүй юу? Өөрөө асуудлаа өөрөө оруулнаа. Хэлбэр нь ямар байх вэ гэдгийг л ярьж байгаа. Тэгээд танаа намын 8 сайдыг арслан авах нь яригдж байгаа юм Юу шүү гинэ? дээ. Танаа намын 8 сайдыг ер нь гаргахгүй баг. Энэ хамтралаа үргэлжлүүлж Нам бол ямар ч тохиолдолд ажиллаа хийж байгаа дараагийн засгийн газрын эмхтэлэн байгуулагдахад гарчнаа. Бити санаа зовцгоо. Танаа гарын үсгээ балансын дээр зураг энэ процессыг өөрсдөө аваа явах хүсэл байгаа. Эсвэл ман доторх шийдвэр гаргалтыг хэлээд байгаа юм. Бид нар бол Монгол Ардын намын дарга бүлэг дээр орж асуудал юу болсон тухайгаа ярих ийм шаардлагыг тавьж байгаа. Тэгээ ийм шаардлагыг тавьж байгаа. Одоо их хурл дээр яригдах зүйл бол ерөнхий сайд өөрийнхөө асуудлыг их хурлтайгаа гэдэг чинь засгийн газар л гэсэн үг шүү. үгүй. өөр нь орлого Монгол улсын засгийн газрыг биш, Монгол улсын ерөнхий сайдыг Монгол улсын их хурл томилдог. Ерөнхий сайд засгийн газраа өөрөө бүрдүүлдэг ийм л хуультай улс шүү дээ. Энэ хуулиараа л явна. Тийм учраас итгэл үзүүлэх гэсэн асуудал. тийм байх. Ерөнхий сайд үзүүлсэн ч үзүүлэхгүй байсан ч ямар ч тохиолдолд